Magnanimous friends, today we are privileged to present part 1 of Treasured Oceans, What We Can Do to End Fish Depletion and Coral Bleaching, with Ms. Narantoya Dawa, an environmental consultant from Ulaanbaatar, Mongolia. Ms. Dawa has great knowledge of holistic approaches to sustainable development, biodiversity conservation, environmental planning, climate change adaptation, and environmental information management. She has a Master of Science in Geoinformation for Natural Resource Management and is currently a PhD candidate at the National University of Mongolia. Ms. Dawa is the head of the National Association of Certified Environmental Professionals of Mongolia. Most recently, she has worked as the local coordinator for the United Nations Economic Commission for Europe's project reviewing Mongolia's environmental policies over the past 30 years. Her many important duties include analyzing data and organizing stakeholder meetings. Сайн байцгаана уу ухаалаг үзэгчдээ. Амар тайван Монгол орноос Наранtoya мэдчилж байна. Зиважингийн цаглашгүй хайр арт түмнийтэн сэтгэлийг дөрвөх болтугай гэж юрөөе. Жил бүрийн 6 дугаар сарын 8-нд Нэгдсэн үндэсний байгууллагын Ерөнхий ассамблеийн тогтоолоор албан ёсоор зарласан дэлхийн далайн өдрийг дэлхийн нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Хүн төрлөختөнд далаа тэнгис нэн чухал болохыг олон нийтэд ойлгуулж, энэхүү эрхэм нандин нөөц баялгаа хүн бүр хамгаалах аргуудыг заахад энэ өдрийн зорилго оршдог. Сүүлийн жилүүдэд энэ өдрийг таниулах зорилгоор зохион байгуулагчид залуусын зөвлөлийн хорог байгуулна, дэлхийн залуучуудын дуу хоолойг нэмэгдүүлэх хүчтэй алхам хийсэн юм. Энэ онцгой өдөр бид далайн экосистем тулгарч буй асуудлын талаар суралцаж, мөн хэд хэдэн шийдлийг товчхон танилцуулна. Ойролцоогоор дэлхийн гадаргын 70 орчим хувийг өргөн удам сүрлэг далаа бүрхдэг. Тэнд олон төрлийн загас, хавч, шүрэн арал болон өөр олон зүйлийн далайн амьтан ургамал багтдаг. Fishbase хэмээх дэлхийн мэдээллийн сангийн мэдээлснээр нийт 33 мянган төрөл зүйлийн загас бүртгэгдсэн байдгаас 60 орчим хувь нь далаад амьдардаг байна. Сүүлийн жилүүдэд загасны аж ахуй эрхлэгчид загсыг ихээр барих болсон нь дэлхийн нийтийн ноцтоод асуудал болоод байна. Нэгдсэн үндэсний байгууллагын хүнс хөдөө аж ахуйн байгууллагын хийсэн тооцоогоор дэлхийд дээрх далайн загсны нөөцийн 89.5% нь загсчлагдсан, хэтрүүлэн загсчлагдсан, ховордсон, эсвэл дахин сэргэж байгаа гэжээ. Эрдэмтдийн тогтоосноор өнөө үеийн хурдаар загсчлбаас арилжааны зорилгоор барьж буй бүх загсны төрөл зүйл 2048 он гэхэд бүрэн устгахаар байна. Хэдэн жилийн өмнө Нэжи эмээх нэр хүндтэй олон улсын сэтгүүлийн нүүр хуудсанд нийтсэн төвхөнд нийт том хэмжээтэй загсны 10% нь л үлдсэн гэж өгүүлсэн юм. Үүнд тунаа, элд загас, марлин, сагамхаа, альбут, скейт загас, халбин загас гэд давстай усны газрын гадаргын болон задгаа далайн загаснууд бүгд багтжээ. Энэхүү төвшөртэй мэдээний гол шалтгаан нь хэд загасчлал юм. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга асан эрхэм ноён Бан Ки-мун 2012 онд зохион байгуулсан олон улсын биологийн төрөл зүйлийн өдрөөр их хурдтай хорогцоор байгаа загсны тоо толгойн тулгымдсан ноцтой байдлыг онцолсон юм. Тэрээр хэлэхдээ арилжааны зорилгоор дэлхийн загсны нөөцийг хэтрүүлэн ашиглаж байгаа нь ноцтой асуудал. Маш олон төрөл зүйлийн загсны тоо толгойг цөөлж хайр найргүй агнчихсан байна. Дэлхийн загсны нөөцийн бараг тэн хагас нь шавхагдаж, дахиад 3-1 нь хомсдож байна. Нэгдсэн хамт улсын Портсмаус их сургуулийн биологийн шинжлэх ухааны сургуулийн байгаль орчны микробиологч доктор Мария Салта
Үннийг хэлэхүү прогрессив мэдээний байгууллагт өгсөн ярилцлага да. Бид өдөр бүр бидний мэдтгүй олон төрөл зүйл амьд биетийг мэдлгүйгээр алдсаар байна гэсэн юм. Ирэх 25 жилийн хугацаанд гараг дэлхийн маань биологийн төрөл зүйлийн 4-ний 1 нь арилжааны зорилгоор агнагдсанаас болж аюул дүртгөр болоод байна. Shark буюу авраг загсаар жишээ авч байгаль хамгаалах олон улсын холбоо нь хэд загсчлаас болоод задгаа далайн нийт авраг загсны төрөл зүйлийн 3/1 нь мөхлийн ирмэгт ирээд буйг тогтоожээ. Доктор Салта үргэлжлүүлэн хэлэхдээ далайн цагаан хушууд авраг загсны тоо толгой 1950 оноос 1999 оны хооронд 99%-аар буурсан үүнийг устж байгаа төрөл зүйл болгож буй юм а гэсэн. Мөн авраг загсыг байгалаас хасвал экосистемийн тэнцвэрт байдал болон түүний ажиллагаа алдагдахад хүрнэ. Эргийн эрэхтэй бид загсны тоо толгойн хоригдлын талаар илүү дэлгэрэнгүй ярилцаж, загсыг үе олноор агнахыг зогсоох арга замуудыг танилцуулах болно. Supreme Master телевизтэй хамт байгаарай. Үнэт нандин далаа тэнгис. Загсыг далаагаас үе олноор агнахыг зогсоох болно. Шүрэн арлын гандалтыг зогсооход бид юу хийж чадах вэ нэвтрүүлгийн 1-р хэсэгт эргэн тавтаа морилно. Хөнөөлт загас агнуур нь хэд загсчлал болно. Загас хомсдлын гол шалтгаан болдог. Далаагаас загас барих аргууд нь байгаль орчин хийгээд далайн экологийн тэнцвэрт байдалд ноцтой хохирол учруулдаг билээ. Жишээ болгон хэлэхэд далайн ёроолоор тор татаж загасчлах арга нь загсны тоо толгойг сүүлийн жилүүдэд ихээр хорогдуулж 4000 гаруй төрлийн загсанд амьдрах орчин болдог шүрэн арлын экосистемыг устгаад байна. Хит загсчлал нь загсны тоо толгойг хит цөвлж байгаач хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлт нь энэ нөхцөл байдлыг илүү хөндрүүлж байна. Далайн температурыг хэмжиж эхэлсэн цагаас хойших мэдээг авч үзвэл өнөө үеийн далайн температур хамгийн дулаан байгаа юм. Хит загсчлал дулаарч буй далайн усны температураас гадна далайн усны хүчилэгжилт нь далайн загсанд учирч буй хор уршигтай байдлыг бүрд ордуулж байна. Энэ нь дэлхийд дахинд нүрс төрөгчийн хийн ялгарал ихсэж улмаар далаад шингэж усыг нь илүү хүчиллэг болгож байгаа юм а. 2016 онд ховор үзэгдэл тооцогддог гүний усны дулааны давалгаа болж мөн далайн хүчил нэмэгцээр 1500 гаруй төрөл зүйлийн бүлээн усны загас бусад төрлийн далайн амьтан ургамлын амьдрах орчин болсон Австралийн их шүрэн дал нь ихээхэн хэмжээгээр устгагдсан. Далайн усны хүчиллэг бахан хэмжээнд өөрчлөгдөд тэнцвэрт байдал, бодисын солилцоо, зам байдал, химийн гаралтай харилцаа, үржил, үнэрлэх мэдрэмж, өвчний эсрэг үзэл зэрэгт нөлөөлөх боломжтойг эрдэмтэд олж тогтоожээ. Эдгээр нь хит загсчлал, бохирдолд, далайн усны дулаарал зэргийг тэсэж гарах сөрөг чадварт нь нэн чухал нөлөөтэй юм. Сулхан эсвэл босоо эргэлдэггүй бүлээн устай бүсэд шим тэжээлийн урсгал хуримтлагдан тархаж, улмаар их хэмжээний гялгар замаг ургаж, усны гадаргын давхаргын хүчил төрөгчийг шавхна. Иймээс далайн гадаргууд томоохон өхмөл бүс бий болдог. Төгс гэгэрсэн их багш Чинха далаа тэнгисийн нөхцөл байдалд ихээхэн зовниж 2008 оны 14 сарын 30-нд Ирландын зүүн эргийн FM радиогийн хөтлөгч Луис Кингс болон Сэндман нарт өгсөн ярилцлагадаа
Өхмөл бүс гэх мэт далайн орчинд хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй зарим нэг ноцтой жишээг дурдсан юм. According to research, 50% of our Earth's oxygen is provided by microscopic sea plants. 50%, huh? And now the dead zones in the ocean kept spreading and increasing around the globe. Some were even there for many years, but we have just found them recently. So they cover at least like 95,000 square miles for the one that we have discovered. With more not yet discovered even. The pollution from fertilizers, sewage, and fossil burning fuel are to blame, according to scientists. But even cage farming for salmon also caused dead zones. You know, as in the Big Glory Bay in New Zealand, they have discovered that it's also been a dead zone because of the caging salmon farming. So the area has begun to recover after the salmon cages were removed. So according to research and documented by Dias and Rosenberg of Swedish Gothenburg University. Загас, 8 альж, сквид, хавч зэрэг бүхий л далайн амьтан ургамал усанд шингэсэн хүчил төрөгчөөр амьсгалдаг. Хүчил төрөгчийн төвшин газар зүүн хүндрэлгөөс хамаарна өөрчлөгддөг шиг далайн гүнээс хамаарна хүчил төрөгчийн хэмжээ өөрчлөгдөж, доод төвшөнд нь хүчил төрөгчийн хэмжээ бага байдаг. Далайн хүчил төрөгч мөн байнга өөрчлөгдөж байдаг. Өдөр бүр цаг агаарын нөхцөл байдал, далайн төрлөг, дулаарах болон хөр хурсгалаас хамаарна өөрчлөгдөж байдаг. Уур амьсгалын өөрчлөлтийн дам нөлөөнд бий болсон бүлээн усанд хүчил төрөгчийн хэмжээ бага байдаг. Загсны биеийн дулаан усны температуртаа таарж байдаг учраас усны температурын өөрчлөлт нь загсны өсөлт, үржил, сэлэх чадвар, зан төрөх зэрэг чухал биологийн процессд нөлөөлдөг байна. Далаад тэнгисийн химийн мэргэжилт нь доктор Куртис Дютиш бүлээн ус болон хүчил төрөгчгүй байдлын хосолсон нөлөөгөөс сагамхай загас, чулуун хавч, могой загсны тархас нутаг хэрхэн өөрчлөгдгийг судалж шинжилгээ хийсэн байна. Судалгаагаар эдгээр далайн амьтад амьдрах орчныхаа 14-өөс 26%-ийг алдаж байгааг тогтоосон байна. Доктор Дютиш тайлбарлахдаа далайн ус дулаархад урсгал аяндаа удааширж, илүү саарах ба далайн гүн рүү урсаж орж буй ус нь тэндээ илүү удаан тогтох болно. Үнэхээр л хүчил төрөгч багасч байгаа юм шиг гэсэн юм. Гараг дэлхийн экосистемыг тэнцвэржүүлж байдгаас гадна сүрч авлант далаа тэнгис нь 700 мянга гаруй төрөл зүйлийн амьдрах орчин болдог. Биологийн шинжилгээ ухааны байгаль хамгаалагчид далааг ямар ч бодлогогүй шулж байж болох мэт далайн амьтдын хязгааргүй нийлүүлэгч гэж харахын оронд эрхэм нандин экосистем гэж харахыг оролцогч толгойдод одоо уриалж байна. Хит загсчлалын цаадах жинхэнэ жолоодогч хүч нь загсыг хоолнд хэрэглэх эрэлт хэрэгцээ юм. Live Kindly хэмээх ургамлын хоолны шинэхэн веб хуудсанд гарсан нийтлэлд 450 г загас барихад 225 кг далайн амьтад санамсаргүй баригдаж устдаг гэсэн байна. Хүнд хэрэгтэй бүх төрлийн шимт хижээл, уургийг агуулдаг органик ургамлын гаралтай хоолнд шилжих нь далааг аварч, далаанд тоолшгүй олон амьтдын амийг аврах хамгийн чухал шийдэл юм. Далайн амьдралыг гэргүүлэн сэргээх бусад алхмуудаас дурдвал гялгарууд, гунцрын хэрэглээг бууруулж, далайн эргүүдэд цэвэр байлганд тордож, далайн хамгаалдаг байгууллагыг дэмжих зэрэг юм. Жишээ болгон хэлэхэд Greenpeace нь улс орнуудын засгийн газрыг далайн тусгай хамгаалтын бүсээ томсгохыг уриалж, дэлхийн нийт далайн 40%-ийг хамгаалахыг зорьж байна. 6 дугаар сарын 15-ны Баасан гарагт гарах 2 бүлэг цувралын 2 дугаар хэсгээр бид шүрэн арлын гандалт, бохирдлын талаар
болно. Үүнийг зогсоож болох шийдлүүдийн талаар судлах болно. Бид хамтдаа хийж чадна. Далаа тэнгисээ аврах, байгаль дээлтэй нэгүүлсэнгүй ажил үүсэлт нь талархал илэрхийлээ.